За ер нь болиулах зогсоох. За бол амархаа. Аливаа ямиг шууд одоо ингээд ер нь болчихё гэд. Эсвэл одоо томоохон төслүүдийн явж байгаа одоо асуудлуудыг бас за боли одоо энэ болохгүй байна гэдэг. Одоо ийм хандлага руу бас одоо улсаараа бас үлийн үед бас орчих үедээ гэдэг ийм байдал ажиглагдж байна. За төвжирлийг бууруулах төслөөдчдэр, нийслэлийн томоохон төслөөдчдэр, мега төслөөдчдэр одоо ингээд ерөөсөө юм хий гэдэг нэгдлийн одоо ойлголтууд байгаад байдаг. Дандаа энэ улс төрийн тодорхой одоо асуудлаас болоод ингээд нүүр тулдаг нөхцөл байдлууд бол бий болж эхэлж байна. Энэ дээрээ бас гишүүд маань бас дор өрнөө бас төвлөлт хийх нь зүг бахаа гэж бодож байна. Ер нь Монгол улс эдийн засгаа хөгжүүлэх юм уу гэм үү? Тодорхой төрийн өмчт компаниудын засаглал юмнуудаа сайжруулах юм уу гэм үү? Ерөнхий сайд маань бас өөрөө нэг бие даагаад ажил үйл ажиллагаагаа явуулах нь боломж олцоонуудыг бас олгох юм уу гэм үү? Тэгээ бүх зэвсэг бүх хэмээн одоо ингээд хурааж аваад өөрт нь байгаа одоо ингээд боломжийг бас ингээд авчхаар одоо бас яах юм бол доо гэсэн ийм яг ерөнхий одоо бас ийм ойлголт бас байна. За бас зөвхөн нэг талаас нь бас хараад хэрэггүй баха. 2019 оноос яг энэ хуулийн хэрэгжилттэй холбогдлолтой хоёр хувааж хармаар юм шиг байна. 90 оны тэргумч хөгжилттэй холбогдлолтой асуудал дээр бол бэтүүд томилж хувийн ашиг сонирхлоор одоо шилжүүлэхээс ахгүйд олон асуудал үүссэн. Энэ тухай бол бид нар бол бас янз янзын мэдээлэлтэй байгаа. Энийг ер нь ихтэй бас цаашдаа шалгадаг, ил тод болгодог энэ асуудал дээр бол явах нь бол зөв өө. Тухайн үед бол бас илүү мэдээлэл доор байгаа байдал, давуу байдал бол олгосон зүйлүүд бол байгаа. Энийг бүгд мэдчихэж байгаа. 2019 оноос хойш энэ 9 газарт очисон энэ дээр маш нарийн дүгнэлт бас та хэд маань хийгээч. Ер нь энэ ковидын хүнд үе болон сүүлийн жилүүдийн эдийн засгийн тодорхой нөхцөлтүүд бас энэ одоо онцгой одоо юм арга хэмжээнүүд авснаас бас үүдэж эерэг гарсан зүйлүүд бас байгаа. Та хэдийн энэ үзэл баримтлал дээр ч гэсэндээ бол бас ингээ орсон байна. Эрдэнэс 5 толгой компани 1.3 сая тонноос 3.2 сая тоннд хурж экспортын хэмжээ нэмэгдэхэд нэлээд нөлөө зөгсөн байна. Босод энэ Эрдэнэ төлөвлөрийн төсөв төлрүүлсэн орлогын тун 2019 онтой харьцуулахад 1.8 дахин өссөн үзүүлэлттэй байна. Бас яг ингээд сайн давуу талууд бас байна. Тэгэхээр би яг дэмжих үгүйгээ бол хилцүүлгийн шатанд шийднэ. Одоогоор бол би бас тодруулж асуух зүйлүүд бас байгаамаа. Нэгт одоо энэ за нэмэлт тааваж явна. Нэгт одоо энэ ерөн төрийн өмчт компаниудын энэ бүтээмж сайжруулахтай холбогдлолтой ер нь одоо зөвхөн болиулахаас гадна өөр одоо ямар шийдлүүд байх вэ? Цаашдаа энэ хяналт тавих асуудлууд дээр бас бид нар ер нь ямар гарц гаргалгаа гаргах вэ гэдэг дээр бас бодож судалсан зүйлүүд бас байна уу? За тэгэхээр энэхүү хуулийн агуулгаар нь бид бүхэн хараад үзэх юм бол эдийн засгийн агуулгаар нэг талаас харж болж байгаа. Нөгөө талаас бол хувь хүний эрхэнд яаж энэ одоо хууль маань зөрчилдөөгөр одоо үйлчлээд Монгол улсын нийтлэг хэрэглэгдэж байгаа хууль тогтоомжуудаас одоо хэрэгжихгүйгээр зөвхөн бэтийн гаргасан шийдвэр нь өөрөө хүчин төгөлдөр юм а гэдэг энэ маш том ноцтой хуулийн зөрчил, үндсэн хуулийн зөрчил гарч ирчээд байгаа нь бид бүхний анхаарах ёстой нэг зүйл байгаад байгаа. Энтэй холбоотойгоор үндсэн хуулийн цэцдэр бол бас маргаануудад игдэж явсан. Тэрний нэг илрэл маань бол ер нь 1992 оны үндсэн хууль батлагдсны дараагаар ер нь Бенмав одоо бүгд найрамдах Монгол ард улсын үед ашиглаж исэн бүх хууль тогтоомжууд хүчингү болоод үндсэн хуулийнхаа үзэл баримтлалд нийцсэн байдлаар энэ шинээр бид бүхэн маань хуулиудаа санаачлаад явсан. Энд үүсэж байгаа үндсэн том асуудал маань бол компани тухай хууль, хөтөлбөрийн тухай хууль өөрөө энэ бэтийн шийдвэрүүд дээр одоо жишээ нь хэрэгжихгүй явцсан байгаа. Явдал нь өөрөө цаашдаа маш том эрсдэл байх үе талгыг нээчээд байгаа. Бид бүхэн одоо бэтээр томилогдсон хэн байхаас үл шалтгаалаад дараагийн ээлжинд өнөөдөр тэр эрсдэл үүсээгүй ч гэсэн дараагийн ээлжин дээр ямар хүндрэлүүд гарч болох вэ гэдэг эрсдлээ хараад өнөөдөр үндсэн хуулийн эсрэг байгаа тэр зүйл дээрээ бол одоо засаад явах шаардлагатай гэж харж байгаа. Энэ хуулийг үндсэн хуулийнхаа дагуу болгож хүчин төгөлдөр бус байдал нь болгоод хүчингү болгоод эннийхэн дараачаас бид нэр төрийн өмчт компаниудын засаглалыг сайжруулах дээр ажиллах ёстой. Тэгэд энэ маань болохоор төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар буюу төр маань өөрөө хувьцаа эзэмшигч байгаа хуваар хяналтаа тавьж байгаа. Дээрээс нь тууцаа томилж байгаа. Тэгээд энэ тууц нь өөрөө гүйцэтгэх захирлаа томилох буюу энэ төрийн өмчт үйлдвэрийн газрууд дээр ажиллаж байгаа бүх одоо
удирдлагыг томилж байгаа этгээд нь өөрөө төр байгаа. Тэр утгаараа төрд бол эрх мэдэл багтаагүй гэдэг агуулга үнчнээс харагддаг. Мөн адил одоо бэтэр томилогдсон хүмүүс маань ч гэсэн өмнө нь туузын гишүүн байжгаад тухайн газараа одоо бэтэр томилогдсон гих мэт жишээнүүд бол харагддаг. Ингээд ирэхээр манай төр маань өөрөө ямар нэгэн байдлаар засаглаж чадахгүй байгаад байна. Төрийн өмчт компаниуд дээр үүсэн энэ их үр авлага гих мэт одоо асуудлуудаа зэгцэлж чадахгүй байна гэдэг нь бид нар ер нь энэ төрийн өмчт компаниудаа яаж цаашид удирдах юм бэ гэдгийн хамгийн том асуудал. Энэ үүнийг бас үүсгэж байгаа нэг том илрэл нь бол энэ бэт гэдэг давхар нэг тогтолцоо буюу давхар нэг үе таалгыг нээж өгчөөд байгаа. Энэ маань өөрөө хариуцлага хүлээх этгээд биш болоход явцдаг. Одоо бид нар ТЭЦ 3-ын жишээг харах юм бол хамгийн сүүлд 2025 оны 6 сард томилогдсон бэтийн үйл ажиллагаанаас харахад тухайн ТЭЦ дээр үйл ажиллагаанд тухайн 6 сарын хугацаанд бол тухайн одоо дэлбэрэлт болсон ажлыг сайжруулна гэж очсон байдаг. 9 сард тухайн одоо дэлбэртэй холбоотой барилгын ажлыг бүрэн гүйцэд хийх зорилгоор тэр хүн томилогдсон. Гэтэл 11 сар болоход ТЭЦ дээр нөгөө барилгын ажил дуусаагүй, нөгөө эмэгтэй ажилчид нь болохоор одоо турбинуудаа хучлаг хийж оёод ингээд. За тодруулъя. Гангал гişүн. Бэтийн үйл ажиллагаан дээр зөв дүгнэлт хийгээсэй гэж бас бодож байна. Яг одоо сайн болон сул талуудыг нь бас ил гаргаад за шаардлагатай одоо хариу аргамж авах зүйлүүд дээр бас анхаарах зөвөө гэж бодож байна. Яг миний гол яриад байгаа зүйл бол ер нь бид нар зогсоон болиулна гэдэг энэ хандлагаас илүүтэй яг ямар шийдлүүдийг бид нар ер нь санал болгох вэ гэдгийг харж иж шийдрүүдээ бид нар гаргамаар байгаамаа. За яалтчгүй бас тодорхой эдийн засгийн тоон үзүүлэлтүүд энэ дээр бас байж байна. Тодорхой үр дүнгууд бас гаргасан энэ боломжууд байж байна. Ер нь одоо бас одоо хурдтай байх энэ боломжийг бас олгож байгаа бас эрг юм зохицуултууд бас байна. Болиулж тохичих бол амархан. Энэ нь одоо байгаа бас орон зайг бид нэр юугаар яаж нөхөх вэ? Энэ дээр одоо бас ямар шийдлүүд байж болох вэ гэдгийг тухайл одоо голчилж бас асуугаад байгаамаа. Яалтчгүй төрийн өмчт байгууллагуудыг бид нэр сайжруулах шаардлагууд бол байна. Ганц хүн томилхоос илүүтэй бүр менежментийн олон улсын хараат улсын багуудыг аваачиж ажилуулах ийм хэрэгцээнүүд бол байна. Тэгэхээр энэ шийдлүүдийг хэрхэн одоо хийх одоо байгаа Төв засвар судалгааны байгууллагын судлаач Сундай гişүн асуултанд хариулъя. Энэ бүгд найрамдах Монгол Ард улсын засгийн газарт ирэх болох тухай хуулийг бүгд найрамдах Монгол Ард улсын үндсэн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дээр 96 оноос өмнө одоо энэ үндсэн хуульд нийцэг хууль зүйл заалтуудыг одоо орчин үеийн хуулиараа зохицуулаарай гэдэг ийм зохицуулт байгаа юм билээ. Тэгэнгүүт энэ хуулийн үжил баримтлал үндсэн зүйл заалтууд нь онц байдлын хууль дээр орчихсон явж байгаа юм билээ. Тэгэхээр энэ хууль маань нөгөө хоосон зохицуултгүй орон зай үлдэхгүй онц байдлын хуулиараа зохицуулагдаад явах боломжтой юм бэл. Мөн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дээр мөн одоо төлөөлөгч томилж ажил үргийг сайжруулах тухай зохицуулт мөн байгаа юм билээ.